Зохиолыг бичсэн Бавка Баяр сайхан. Чи яах байсан бэ? Өгүүлэг. Хөдөөнөөс хотод ирж хотод ажил ихтэй байсан ч хэрэг болгон намайг шалгахаар ирсэн ах маань мэдээж ээжийн даалгаврыг гүйцэлдүүлж яваа гэдгийг би мэднэ. Тэрээр манад ирж нэг хоноод үд өнгөрч байхад явах юм болоо сууж байснаа. Галдгоонд хоол халаах санаатай зогссон намайг хэрэг гарган дуудаад энэ хажуу айлд чинь юун улс байдгийм бэ гэв. Манай хэлцийн дарга эхнэр хүүхдтэйгээ байдгийм. Би энд томилогдж ирээд байр олдодгүй. Тэгээд бид хоёр нийлж хоёр өрөө байр түрээсэлсэн юм. Зөв. Эхнэр нь их аятайхан хүүхэн юм. Нүдэнд дулаахан. Юу хийдэг хүүхэн бэ гэж их л хэрэгт дурлан лавшруулав. Ажилгүй гэртээ хүүхдээ харддаг юм оо гэтэл. За чи минь ийм хүүхэнтэй л суув гэхэд нь би гайхлаа. Саяхан л нүдэнд дулаахан их аятайхан хүүхэн байна инээ тэрэ гэж байснаа гів гинт шал эсрэг юм яриад унахаар хинч гайхан л та. Манай ах их ажигч гэрхай хүн сайн таньдаг гэж өөрийгөө үргэлж шахуул ярьж явдаг хүн. Эдгээр сургууль соёлын мөрхөөж эрдэм ном гэж яваагүй насаараа малын зах сахиж хөдөө сумч биш бүр алс баг гэж хэдэн айлтай ханьсаж явсаар 40 гарсан бүдүүн бараг ир. Гэсэн ч ер нь юу ч болов нэг хол зөрүүлэхгүй. Ёстой голтой хэлэн дээ. Би ч наагуур юм бодож суув. Ажилгүй гэртээ хүүхд харах нэрээр гэрийн мухар сахисан хүнтэй сууваа гэж хэлээд байна гэж сонсон юм. Гэтэл ах маань хэсэг сууснаа. Майн мэдтэж хүний эхнэр хамаа юу? Гэхдээ харахад сайхан ч гэлээ энэ туучи царайтай юм. Гэхэр нь миний сонирхол бүр хөдлөөд туучи гэж бас ямар царай байна гэд идж байсан хоолндоо хахаж цацсан асуувал ах маань ёор наригсан шинжгүй. Заяа муутай хүүхэн байна гэд пал хийтэл хэлдэг байгаа. Бид нэг байранд орж хамт амьдраад удаагүй байсан цаг. Би ч санаанд юм буусангүй тэгс хийгээд өнгөрсөн юм. Тэр их чиг Сараа гэдэг. Би мөн адил анхаарад ямар сайхан ихч вэ гэж өөрийн эрэхгүй бодоод амтсан л юмдаг. Харин ахыг тэгж хэлээд явснаас хойш түүнийг их ажигладаг болж билээ. Гадна өнгөндөө бол Сараагч тунч байхгүй. Би их сургуульд байхдаа ч ийм тэгш царай зүс би хаатай эмэгтэйг олж хараагүй. Хийх юмаа олж ядсан хэдэн банд сургуулийнхаа хамгал огтыг сонжиж суусан цаг мундахгүй. Гэтэл Сараа ихч тарган биш, бас туран хайж биш. Их өндөр биш ч газраар нэг намханч биш. Давхраагүй хэрнээ хачин сайхан том нүдтэй. Огт будаагүйж зурсан юм шиг хэлбэр сайтай тас хар хөмсгтэй. Дунд цагаан эмэгтэй. Шүдэн хачин сайхнаас гадна тэр уруул нь бүр илүү сайхан харагдана. Би хамт байх хугацаанд түүнийг нүрээ бодож зогсохыг л хараагүй юмдаг. Нэг байдгийм байна. Тэр нь бол ярихдаа эрүүгээ нэг 100-аад байгаа юм шиг зуурч ярьдаг. Тэрнээс бусдаар бол гудамжинд инээгээд алхаж явахт нь хэр варгийн эргэж харахаар л сайхан бүсгүй. Хоол хачин гоё хийн. Нэг удаа би чинь тоогооч шүү дээ. Гэхдээ би тийм байх нэ гэд инээлдэд өнгөрсөн юмдаг. Их тусархуу, маш цэвэрч, тийм л эмэгтэй. Харин ахынхаа хэлсэн үгийг бодоод
За энэ ах ёстой нэг энэ удаа сайхан буудлаа да. Ийм сайн эгчийг гээд бодож эхэлсэн цагаас Сараа эгч ёстой л эд шидэ гаргаж эхэлсэн юм. Манай хэлцийн дарга Бата бол ажлын мангас арх амсхан бүү хэл үнэрлэхгүй дээ. Бүр айрагч уудгүй хачин ирэх. Эхнэр хүүхдээ ястай юугаарч дутаахгүй аваад явдаг ир. Өөрөө ч ганган чамжигж тойлгүй их л сэтгэл тэнгэр алхна. Би ч ийм сайхан эхнэртэй хүн ингэж нүүр бардам явхаас ч яах вэ гэж үе үе түнд цагаахан атаархаад өнгөрдөг байсансан. Угаасаа л түүнийг манай хэлц даргаар томилогдож ирсэн цагаас бид хоёр бусдаас илүү дотн хөрлөж дарга зэрэг гэхээсээ илүү ах дүүс шиг харьцдаг байсан учраас нэг байранд хамт орсон хэргэлдээ. Гэтэл тэр орой гэртээ ороод ирвэл бөөн хэрүүл болж байх юм. Нүд орой дээрээ гарч чихэндээ итгээгүй би энэ хоёр ч бас хэрэлдэг юм бах та хэмээн гайхсан амтэн тэдний өрөө рүү шагаавал Бата дарга цаашаараа суучихсан. Эхнэр нь шаал согтуу байгаа бол та орон дээрээ үс толгойн сексигээд хоёр тал руугаа ганхан сууж харагдана. Бата дарга би чамайг хүүхэд гаргаад уухгүй байх гэж их гордож байлаа. Гэхдээ зэрэгцэн нөгөө нэг намблаг инээд алдсан Сараа эгч үг дуугүй шууд салавч өгдөг вэ шүү. Би цочсон ч гэж жигтэйхэн. Дууч гардаггүй санаа зовхдоо сэм гიშгсээр буцаад өрөө рүүгэн орлоо. Үсэн сексиж согтуу суугаа Сараа эгчийн тэр салавч гаргаж байгаа нь бүр нэг зэвүү хүрэм. Хизээ язааны гудамжны архичингийн төр харагдсан учраас би ч нэг хэсэгтээ тавгүрхж орхилоо. Маргааш нь даргатай таарвал тэр харин юу ч болоогүй юм шиг инээж гисэн явж байх юм. Тэр дүр зургийг харсан би цочрооноосоо гараагүй явхад дарга харин зөв зүгээр байсанд би бас л гайхлаа. Манай баруун аймгийнхан их дэгтэй болсон. Эмэгтэй хүн эр нөхрийнхөө нүүрөөд салаавч гаргах нь бүхэл арх амсж байхыг ч би хараагүй өссөн юм. Тэгээд би ийм зүйлд баахан эмзэг өссөн болов уу да гэж өөрийгөө ч буруутгаж үдсэнсэн. Хамгийн хажин нь Сараа эгч түүнээс хойш ойр ойрхон уух бүртээ хачин их агсам тавив. Тэр болгон дарга маань огт эмзэглэхгүй байсанд би улам гайхширч тэслгүй нэг өдрийн цайнаар хоёул ойролцоох цайны газрууд алхангаа асууж орхилоо. Дарга Сараа эгч яагаад уугаад байна? Гэтэл тэр харин би уул нь зовоо зүдрээгээд байгаа юм байхгүй юмсан. Болохгүй бол хөөгөөд явуулна да. Гэд огт юу ч болоогүй юм шиг хээвнэг хариуллаа. Их уудаг байсан юм уу гэвэл мэдэхгүй цус. Бид хоёр суугаад жил гарна л болж байна. Өмнө нь уудаг байсан бол уугаад байгаа байлгүй дээ. Би ч хөөгөөд явуулчих болж л байна. Хамгийн гол нь миний хүү баг байна л да. Гэд айхтар хүнд биш их л сэтгэл хөнгөн зовж шаналсан шинжгүй ярьж байлаа. Сүүлийн сар гарan Сараа эгч уусангүй. Тэр мөн л юу ч болоогүй юм шиг сэтгэл зовж ичиж улааж байгаа ч юм алга. Яг л нөгөө хിവэрэ гэр орноо цэвэрлэж гүйх нь хачин. Бид хоёр угаалга хийж нойлын өрөөний тэрүүгээр үүмж яваад санамсаргүйгээр Сараа эгч та яагаад сая хэдэн удаа архиуваа гэвэл тэрээр хоёр хацраа хонхойлгон инээснэ. Харин тийм ээ. Их чин сая хэсэг баларлаа. Одоо дахиж уухгүй гэв. Та тэгээд уухаараа амар агсан юм аа. Тийм ээ. Жаргалан дэндэж байхгүй юу? Батагаас өөр нөхөртэй байсан бол өдөөд алуулсан байгаа баха. Гэд инээх юм. Би уулна. Манай дарга дуугүй царайлчаад буруу зүйл хийжтэй. Тэгэл Сараа эгч бачуураад ууж агсам тавиад байгаа бах хэмээн даргыгаа сэм хардаж бас
буруутгаж ч үзсэн. Гэтэл энэ хүн шал өөр зүйл ярьж өөрийгөө буруутгах мэт хэлэхэд нь өнөөх архиууж муухай авирлж байсныг мартах шахаж өмнөөс нь баярлаад байж үлээ. Харамсалтай нь энэ эрүүл байдал удаан үргэлжлээгүй юм. Тэдний манай хоёр жил хагас нэг гэрийн хоёр өрөөнд амьдрахдаа их зүйл болсон ч Сарайгчийн уух тасраагүй үргэлжилсээр байлаа. Хамгийн удаандаа сар гарan болоод дахидаг байв. Энэ хооронд дарга маань Сарайгчээс 2 удаа саллаа хэмээн хөөж зөөж явуулсан ч их удахтаа л сарын дараа эргээд ирдэг байсан юм. Ирэхдээ илт өнгө зүс алдсан, өмссөн хувцас нь аймаар болсон ирдэг байлаа. Ирээд сар гарan ёстой л хүний хан шиг байх нь даанч сайхан. Тэгээд л нөгөөх байдал. Би даргыгаач их өрөвддөг боллоо. Далайхан сүртэйч буулгахтаа зөөлөн гэж үг санаанд үргэлж орно. Нэг өрөө дарга манай гэрийн хаалгыг тогшиж орж ирлээ. Үе манад ийн айлчлах ч гэж дээ. Уг нэг герт хэрнээ тустай айл ухаантай юм болохоор байнга орж гараад байдгүй байлаа. Би ч тэднийхээр онц шаардлагагүй бол орохгүй. Бүр зарим цагт гэртээ ч таарахгүй ажил дээрээ уулзах явдал бий. Тэрээр инээд алдан орж ирснээ. За, танайх хэр тогтчих вэ да гэд уламжилт ясаар гартаа үргэлж барьж орж ирдэг кофего ширээн дээр тавиад тамхи гаргаж надтай тамхилав. Сарайгч эзгүй байсан санагддаг юм. Холигтой тогтчихно гэж бодохгүй байгаа. Нэг мөр гэрийн хүнтэй болж угаад л тэр талаар бодно доо гэхэд за наадах чинь л хамгийн буруу бодол шүү дээ. Чи одоо татлаа түтлээгүй мөнгө олж байгаа дээрээ л сайн зурагт хөргөчнөөс эхлүүлээд цуглуулж бай. Буй ядахтаа л ганц мөнгөн аягч болтугай аваад цааш нь хийгээд бай. Эхнэр аваад хүүхд гараад ирвэл чивд хоёр шиг болс хоолны мөнгөө залгуулж байвал барб болдгийм гэд инээв. Бодоод байх нь нэрэж тийм юм шиг санагдсан да. Би сараад хоол хүнсээ бэлдээ гэд сар бүр мөнгө өгдөг байснаа болоод угаа. Бодоод байсан чинь мань хашир хоолны мөнгнөөс илүүчлээд уугаад байна гэж бодоод өгөхгүй 2 сар боллоо. Тэгсэн чи архи уугаад байхаар нь бүр бодоод олохгүй гайхшаа барж байлаа. Хөөх тэгэл хэдийдээ хаанаасаа архи олж уучаад байдаг юм болоо гэтэл тэрээр тонгойгоод жуумалдснаа. Хүмүүс намайг хурган дарга болохоор ажлаа бүтээлэх гэж над 9 шидийн гадаа дотоод архи зөндөө барьж ирдэг юм л да. Би ямар архи уух биш. Шүүгэнд л хийчихдэг. Гаднаас нарахад зүгээр. Тэгс өчигдөр шөн нэг анзаарсан чинь манай хүн харин тэрнээс задлж уугаад л гэд учиргүй хөхрөв. Нилээн инээж байснаа. Уучихсан хоосон шилнүүдээ хараар нь өрөөд байсан байгаа юм да гэд дахин чанга хөхрлөө. 20 гаруй шил архинаас бас ч гэж цөөхөн уужээ. 6 шил хоосон байна. Урдуур нь бүтэн харагдаад байхаар хүн чи анзаардгүй юм байна хөө гэлээ. Миний уурч хүрх шиг, инээдч хүрх шиг яахаа мэдэхгүй боллоо. Тэгээд Сарайгчийн уух ер зогсох шинжгүй шүү гэж илүү хэлэхэд минь тэрээр хэсэгхэн бодол болсноо. За, чамдал гэж хэлэхэд ах нь архи ухаан болоод 4 жил гарan болж байна. Өмнө нь архи гихч зүйлийг ястай цөлмж дуусгадаг байлаа. Ууж идж явхдаа эхийгээ, ах дүүгээ ихч гомдоож явсан хүн. Харин бурхан надад ийм хүн илгээж хүн яаж зовоож явсныг надад өөрийн бие дээр мэдрүүлж байгаа байх л гэж боддог болсон. Гэт уртаар санаа алдаж билээ. Тэр бүр энэ хувь заяатайгаа эвлэрсэн харагдсан. Сар жилүүд хөвөрч
дарга маань хот руу шилжив. Хамгийн хачирхалтай нь эхнэр хүүхдээ авч явсангүй гэрээсээ цүнхтэй хувцас аваад машиндаа ачаад яваад өгсөн. Сараа эгч юу ч болоогүй юм шиг даллаад үлдсэн юм. Тэр орой би найзуудтайгаа наргиж яваад шөнө орж ирвэл галдгооны өрөөний гэрэл асаалттай байхаар харвал Сараа эгч өмнөө хэдэн жил пиав тавьчихсан тамхи татаад уйлаад сууж байна. Баг зэрэг халж зориг орсон би шууд түүн дээр очлоо. Сараа эгч, та яагаад уйлаад байгаа юм бэ? Эгч нь архинаас болж амьдралаа алдаж явах шиг байна. Бат ах чинь бид хоёрыг орхиод явчихлаа. Эгч нь Бат ахыг чинь яст буруутгах чадахгүй. Надаас л бүх зүйл болсон юм. Гэт ойлов. Дэрвхэн хооронд би бас л түүнийг өрөвдөж орхилоо. Бата дарга эргэж ирээ та хоёрыг аваад явах баха. Цаадах чинь хурдан зөөлрөдөг хүн шүү дээ. Гэхэд за миний дүү одоо унт. Их чинь жаахан сууж явахад унтнаа. Гэд бид хоёрын яриа дууссан юм. Энэ цагаас эхлэн Сараа эгчийн уух бүр цадгаа алдсандаа үргэлж согтуу явна. Заримдаа хачин царайцтай хэдэн хүн ирсэн хамт архитдаг болов. Бич тэсгээ байж 2 удаа муудаад авсан. Тэстэ аймаар юм болж манай цонхыг хаглаад намайг шүнжин харааж дайрч давшилж билээ. Бич өөр байр хайсаар тун удалгүй нүүсэндээ. Хэд хэдэн удаа гудамжинд согтуу бүр хүүхдээ хөтлөөд явж байхыг харсан болохоор өр өвдөөд дарга руугаа нэг удаа залгасан юм. Байна уу? Сайн уу дарга минь ээ гэд инээвлээ. Хөөх, ямар сонин хүн сургаггүй байснаа гинт залгаж байна вэ? Гэх түүний хөгжилтэй дуугарлаа. Дарга минь, би хэд хэдэн удаа Сараа эгчийг гудамжинд хүүхдээ хөтлөөд согтуу явахыг харлаа. Би түүний байрны төлбөрийг сар бүр хийж байгаа. Бүр цахилгааны төлбөрийг ч өгдөг юм. Наанаас чинь яваад ямар очих газар байх вэ штэ. Хүүхдээ бодоод л ингэж байгаа юм. Тэрнээс би ямар наадхан чинь өртөө биш гэж байна. Гүй дарга, би Сараа эгч зовсонгүй. Та хүүхдээ ядаж өөр дээрээ аваач гэхэд минь тэрээр санаа алдан хэсэг чимээгүй байснаа. Аах нь хүүхдээ авах амархан л та. Хамгийн гол нь Сараад байгаа цорын ганц зүйл хүүн шүт. Би хүүгээ авах юм бол наадах чинь шууд гудамжинд гарна. Харин ч хүүхдтэйгээ болохоор уух нь баг байна биз гэж бодоод байгаа юм. Гэд бид хоёр ойр зуур зүйл ярьсаар би утсаас алгасан юм. Сараа эгч аймгаас явахгүй тэнд хэдэн жил амьдарсан. Харин Бата дарга байрны түрээс болон хоолны 5-3 цаас илүүчлээд үе эргэж тойроод л байсан юм билээ. 2 жилийн дараа би даргатайгаа хотын төвд ёстой санаанд оромгүй таарсан юм. Тэрээр машина томруулаад хачин үнэтэй гоё унаа хөлгөлжээ. Махлаад улам өнгө орчихсон өөрөөсөө нилээд олон дүү болов гэмээр царайлаг залуухан хүүхэн сугдж яваа таарсан юм. Би тэр эмэгтэйг нь цаашлах мөчөд түүн рүү толгоогоор дохивол миний чихэнд хошууга ойртуулан ах нь гэрэл сайн. Тэр архичин царай алдаж хэдэн жил ганцаараагүй хөвдөө. Одоо л бүх зүйл сайхан болж байна. Би ханийн халамж аз жаргалыг одоо л мэдэрч явна гэд залуу ихнэр өөдөө харснаа. Чи үгэндөө нэг 200 мянган төгрөг өгдөө гэвлээ. Эхнэр нь цүнхээ охин мөнгө гаргаж ирвэл шууд над руу дамжуулан маа гэж мөнгө сарвав. Гайхс намайг асуулт тавихаас өмнө би ойрд маш завгүй байгаа. Хүүтэн ч болж байна. Чи нэг заванда миний хүүд куртк аваад өгчөөрэй. Би очих гэсээр байтал 1 сар болно гэсэн юм. Хамт яваа эмэгтэй нь
Цаанаал нүдэн дулаахан өндөр боловсралтай эмэгтэй гэдэг нь өмссөн хувцас бие авч яваа байдал надтай сэлсэн хэдхэн үгнээс нь тов тод харагдсан. Бэж даргийнхаа өмнөөс баярлж цааш алхаж явахдаа бас л жаата ирдээ. Залуу надад эхнэр олдохгүй байхад мань нэр хаанаас ийм сайхан эхнэр олоод байдаг байна гэсэн шүү марзан бодолд хөтлөгдөж явж билээ. Даргын үүрэг болгосон ёсоор би тэдний байдагт очвол нүүсэнгийн нөгөө орцонд амьдрах байрны эзнээс нь асуувал гэр орон архичдын үүр болгоод байхаар нь би хөөж гисэн гэд хаалга хааж орхилоо. Түүнийг олохгүй болсондоо бас тэр жаахан хөвд дулаан күртг авч өгч чадаагүйдээ эмзэглээд хэд хонж билээ. Гэтэл азар гудамжинд алхаж явтал намайг нэгэн эмэгтэй дуудлаа. Эргээд харвал нэг цагдаатай хамт өнөө сараа ихж зогсож бахан тэр. Миний баярлсан гэж юу хүү? Хэд хараагаад очвол нөгөө цагдаа ярваагаад жигтэйхэн байна. Чи эгчтэй нэг тус болооч. Тэгэлгүй яах вэ сараа ихч? Юу болсон юм гэвэл эгч нь өчтөр уугаад эрүүлжүүлэхт орчихжээ. Чи эгчтэй эрүүлжүүлэхийн мөнгө зээлээч гэж байна. Би ухаан тас мөнгөний нөгөөд сараа ихчийг аваад явах гэтэл мөнөөх хамт явсан цагдаа нь ингэж хамт явуулахгүй. Одоо эргүүлж аваачаад камерт хийн. Байцаагчтай нь уулзаад аваарай. Архины эмчилгээнд явуулах бах гэлээ. Би ч учиргүй сандарч яахыг сараа ихчээс асуувал тэрээр надад түлхүүрээ өгөөд гэрээ зааж өгөнгөө. Хүү минь ганцаараа байгаа. Би цоожлоод гарсан юм. Санаа зовоод байна гэд цагдаад сугдуулан явж одлоо. Нүдэнд хүүн харагдаад хоолой зангираад нулимс өөрийн ирэхгүй нүдээр дүүрээд ирлээ. Сараа ихч Батаа дарга хоёрыг ягаад ч юм гив гинт маш ихээр үзэн ядаж яран гүүг шахам хурдлж явлаа. Нэг орцтой дотроо олон хаалгатай нийтийн байр байв. Гэрт нь орвол огт чимээ алга. Надаас айж цочихвээ гэсэндээ зөөлхөн явж хоолой засан чимээ өгвөл мөн л анираалга. Гэтэл орон дээр байгаа хүрм зөөлөн хөдлөв. Би тэр хүрмийг шууд хараад л таньлаа. Батаа дарга нэг өвлжин солилгүй өмссөн хар хүрм мөн байв. Хүрмний дороос цухын намайг чимээгүйхэн ажиглав. Миний хоолой дахин зангираад дуу гарсангүй уйлчих гээд байв. Чимээгүй ч гэсэн айсан болгоомжилсан нүдээр харсаар байлаа. Тэгж байснаа намайг танихад би золтой л ухаан алдаад унчихсангүй. Дэлгэр агаа гэхэд нь би чихэндээ итгэсэнгүй. Чи ахыгаа таньж байгаа мó гэтэл та миний аавын ажлын ах гэхэд нь би үнэхээр нулимсаа барьж дийлсэнгүй. Бас чухам яагаад гэдгээ ч мэдэхгүй уйлсаар суулаа. Арай хийж нэг юм тайвшраад түн дээр очлоо. Миний дүү өлсөж гин үү? Айсан уу? Гэт зэрэг асуувал хүү огт айсан шинжгүй бүр харин ч их хэвлүүхэн. Би өлсөөгүй. Ээж над чипс бас талах үлдээсэн гэд. Харин би сая ээжийг архи уучаад ирж байгаа юм байх гэж бодоод айгаад аавынхаа күртгийг нөмрөөд нуугдсан юм. Гэхдээ нь бас л тэссэнгүй ойлгох төглөө. Хоёулаа гарыг миний дүү. Хувцас өмсөөрэй гэтэл. Яах юм? Ээж ирээд намайг зодно гэв. Ээж чинь ахын дүүг зоддг юм уу? Гэвэл. Ээж согтуу байхаараа намайг хан мөргүүлээд үснээс зулгаадаг гэхийн сонсоод би хөмхийгөө нэг удаа сайн зуужээ. Хөмхийгөө зууж байгаагаа мэдээгүй ч өвдөж байгаа шүдээрээ мэдэрсэн юм. Зүгээрээ ээж нь ирүүл байгаа. Архи уугаагүй. Ахан дүүдээ гой күртг авч өгнө. Тэгээ хоёлаа
Ээжийг авч ирье гэвэл хүү хөөрч баярлан ганцаараа шулгансаар хувцаа өмсч эхэллээ. Өдийх жаах юм байсан. Одоо овоо ир болжээ. Ой гарантай л нялх хүү байсан. Одоо 4 ой гарантай том ир болж. Бас түүнийг энэ их зовлон маш эрт хэрсүү суулгасан бололтой. Мөрдөгч залуу надад амжлан за наад эмэгтэй чинь өмнө нь гудамжинд унтаад өгсөн байхад нь бид авчирч байсан. Гадаа үдэрч байхад осгоод өхүүл яана. Тийм биз дээ. Удаа дараа энд ирж хонж байгаа. Бид баривчлагаас өөр арга алга. Гэхдээ хүүн ганцаараа байгаа шүү дээ гэж учирлан дагуулж явсан хүүг нь харуулж бас ч гэж чамгүй хитэн төгрөгөөр торгуулан байж арайхийн салгаж авлаа. Цагдаагаас гэр хүртлээ сараагч надтай хүний урамд юу ч ярьсангүй урд ороо төрүүлээд л алхаад байв. Би ч нэг сайн яриад үзье гэж бодоод дагаад л байлаа. Тэгсэн гинт зогсоод эргэж харснаа бүр огт танихгүй хүн шиг муухай царай гарган. Чи намайг яах гээд дагаад байгаа юм бэ? Мөнгөндөө өгөх гээд байгаа юм бол би утахгүй чамд олоод өгчих нь мэдв үү? Гэдэг байхаа. Өстө миний хөөх инээд хурч тэр хүн үед хинэмүү тэнэг архичин авгаанад ер нь ямар хамаа байна гэсэн шүү. Шар хорын бодол буцалж уур хүрээд гів гинт буцаад алхачихж билээ. Утас дуугарлаа. Дарга маань даргач гэж дээ батаах залгаж байна. Гайхс хийгээд утсаа авлаа. Тэрээр үгийн зөрөөгүй. Чи зав гаргаад аймгийн хаймлаг дээр хүрээд ирдээ гэд шууд утсаа салгаж орхив. Би ч цаата сараагч гойл нэг асуудал үүсгэж дээ. Хүүн зүгээр л байгаа та гэд тэрвх хоёрын хооронд зөндөөл зүйл бодож амжив. Имлэгийн гадаа зогсоол дээр тэрээр мөнөөх гоё машиныхаа хаалгыг дэлгээд тамхи зуужгсан сууж байна. Намайг хараад мөнөөх л хөвгөлтэй царай гарган "За яасан? Гайхсан уу?" гэд гараа өгч байна. "Гайхгүй яах юм бэ? Айлаа штэ. Хүүчин зүгээр үздэй" гэвэл "Хүү зүгээрээ. Миний үчистэй чулуу шигээр байхгүй юу?" гэд инээж байна. "Үгүй яасан? Юу болов?" гэвэл тэрээр намайг нэг л зөөлнүүдээр харж сууснаа. "Яах юу ах вэ? Чамтай ярих зүйл гараад" гэснэ. Сараа их хүнд өвчин туссан байна. Тэглгүй явахт харин ч өгчихгүй яваад байхад нь би ч гайхаад байгаа. Тэгэд дээр болсон явдалд гомдсон гомдол минь тайлагдаагүй болохоор зэвүүцэн дуугарвал. "Өө нэрэ, чамайг зөндөө мөнгө төлж эрүүлжүүлэхээс авсан. Тэр мөнгийн заавал өгөөрэй. Би их баярлж байсан ч өөртөө гутраад гомдоогоод явуулсан гэд байсан" гэлээ. "Би ч нэг гомдоод ухт яах вэ" гэж шалгуудлаа гомдоогүй царай гарган хариулв. Ах нь зөндөө бодлоо. Миний эхнэр сайн ч эмэгтэй, сайхан ч хүүхэн. Харсаа, тийм байна лээ. Би сарааг өрөвдөөд сүүлийн үед байж сууж чадахгүй байна. Яагаад? Та сараа ихчиг биш хүүгээ л бод. Хүүгээ ав. Энэ хамгийн амархан шийдвэр л дээ. Би эртээ чамд хэлсэн штэ. Сараад байгаа цорын ганц өмч бол хүүн. Хүүг нь авчих юм бол би нэмэгтэйг амьдаар нь авсанд хийснээс ялгаагүй болно. За, наад тэнэг чинь энийг ойлгохгүй. Харин хүү чинь маш их зовж явааг би харсан шүү. Хүүч яах вэ? Би хүүтэйгээ анх танилцаагүй шүү дээ. Би сараад дурлаж, сарааг хайрлсан. Тэр хайрын гэрч бол миний хүү. Тэгэхээр эхлээд сарааг ойлгох хэрэгтэй гэж боддог юм. За таны наад ухаантай өгсч одоо хэрэг болохгүй.
Та зүгээр л хүүгээ аваад энэ хүүхнийг орхи. Таач бас жаргах эрхтэй хүн шүү дээ. Гэхдээ минь тэрээр тонгойж байсан хэдий ч магнаага байдгаар нь үрчилгэн тухаараа харан намайг ихэд удаан ажиглаж сууснаа. Би эхнэрээсээ салаад сараа дээр эргэж ирнэ гэв. Би чихэндээ итгэсэнгүй. Юу вэ? Та ч юу солиороод байгаа юм? Солиорчихсан биш үсттэй. Гэвэл тэрээр уртаар санаалдаад тэр үхэж байна. Харин үхэхээсээ өмнө хэсэгхэн хугацаанд ч болов сэтгэлдээ дүүрэн жаргалтай байж үзэгдээ. Гэд нүдэнд нь нулимс цээлгэнлээ. Надад хэл хүүг олдсонгүй. Үнэхээр олдоогүй. Эхнэр маань ойлгохгүй байгаа л да. Яг чам шиг хүүгээл аваад иргээд байгаа. Алтыг аваад авдрыг хай гэж байгаа хэрэг. Хэрв чи тэр архичин руугаа явах юм бол хизээч битгий эргэж ирээрэй гэсэн. Бид нар бүгд л үхнэ. Чи өөрийгөө миний оронд тавиад бодоод үзтээ. Чи яах байсан бэ? Гэд над руу харц далдиртал нухацтай харж суулаа. Сараа эгч энэ явдлаас хойш жил гарангийн дараа бурхны орондоо буцсан юм. Бата ах маань хизээч хажуунаас нь салахгүй асарч тойлсоор байсан та. Тэр үнэхээр богинохон ч гэсэн хугацаанд аз жаргалтай байсаар явсан гэдэгт би итгэдэг. Одоо хүртэл би боддгийм. Миний чихэнд чи яах байсан бэ гэсэн асуулт нь үргэлж сонсогдож байдаг. Тэгээд би Бата ахыг хүүтийг гаргаж өгөхөөр очихдоо би яг тань шиг шийдвэр гаргах байсан шүү гэхэд Бата ах гуниг дүүрэн нүдээр харж муухан инээмсэглээд толгой дохиж билээ. Зохиолгдсон Бавка Баяр сайхан, уншсан Баяр Баттурж.